За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За бидний хилцэж байгаа хууль дотроос асуудлаа нэлээд суурьаар нь шийдэж байгаа маш чухал хуулийн шинжилсэн хариулга орж ирж байна гэж харж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн шинжилсэн хариулга. Тэгэхээр сая хэдэн жилийн өмнө ковид гарахад ер нь бүх иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь богинохон хугацаанд хүрч чаддгүй юу гэсэн маш том тест явуулаа гэж харж байгаа юм л та. Тэгэхээр яг энэ үед бас Монгол тухайн үедээ би сайн санаж байна л та. Яг засгийн газар ажиллаж байсан. Хамгийн түрүүнд хүн амынхаа дийднийхийг вакцинжуулж чадсан топ 10 орны нэгд Монгол орж ирсэн. Эндээс ямар дүгнэлт тухайн үедээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч гэсэн хийжсэн шүү дээ. Тусламж үйлчилгээний тэр дэд бүтцийн хувьд бол бид нартай 3.5 сая иргэнтэй хичнээн алслагдмал ч гэсэн хүрэх тийм дэд бүтц нь үүсцэн байсан гэсэн л дүгнэлт харагдаад байгаа юм л та. Тэгэхээр бид нар нэгэнт ийм сайн үүсцэн дэд бүтцээ илүү үр дүнтэй хэрхэн тусламж үйлчилгээний зохицуултыг хийх вэ гэдэг хууль орж ирж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол агуулгаар нь бол үнэхээр дэмжлэгүй яах вэ? Тэгэхээр асуудал ингэж харагдаад байна л та. Бид нар 307 сумд эрүүл мэндийн төвтэй 228 өрхийн эмнэлэг дэд бүтцэнд бүгд байгаад байдаг. Гэтэл та судалгаа харуулж байна л та. Иргэдийн өөрсдийнх сэтгэл ханамж бидний бодож ирснээс доор байна шүү дээ. Тэр энэ тусламж үйлчилгээний энэ экосистемийг огцом сайжруулах шаардлага байна. Бид нэр дэд бүтцэнд байгаад. Энэ бол бусад оронтой харьцуулахад бол маш том давуу тал шүү дээ. Тэгэхээр энэ салбарын энэ том суур хуулийн шинжилсэн хариулгыг хийхэд хэр бас судалгаа хийсэн бэ? Тэр суур судалгаа хийгдэж орж ирж байгаа вэ? Энэ эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээгийн цогцоор нь шийдэхэд тэр суур судалгааны дүнэлт нь бас юу гэж гарч ирж байгаа. Санхүүжилтийн хувьд ч гэсэн бид нар сүүлийн 4 жилд бол эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан энэ чинь нэлээд бас өссөн шүү дээ. Тэгэхээр дэд бүтцэнд байгаад санхүүжилтийг илүү сайжруулад энэ чинь бусад салбар дээр байхгүй зүйл байхгүй. Тэгэхээр бид нар энэ үйлчилгээг тэгвэл олон улсын жишг рүү хэрхэн аваачиж олон нийттэй илүү хүрсэн хүртээмжтэй илүү чанартай үйлчилгээг тусламж үйлчилгээг хүргэх вэ. Тэгэхээр жишээлбэл өөр дээрээ ботсон ч гэсэн яг ингээл өвдөхөд бол би баг хаанаас ч үйлчилгээ авах гэхээс илүү тэгэхээр хэнийг таньдаг вэ хинлүү залгаж асуух үлээ гэж хамгийн түрүүнд бодогдсон шүү дээ. Тэгэхээр энэ дээр та хариулаад өгөөч. Нэмээд тодруулаад. За амгаш хариулъя. За экосистем гэдэг ийм цогцоор нь гоё асуулт байлаа. Яг зөв бид нар бас энэ хуулийг ингэж яарахгүй байсан шалтгаан 2 жилдээ 2 дахь жилийнх нь өөрийг үзэж штэ тий. Нэгдүгürt яг таны ярьсанчлан маш олон судалгаа, маш олон улсад харьцуулсан байдлаар хийсэн тий. Тэгээд мэдээж олон улсын хэрэгтэй шаардлагатай практикийг авч хэлгүй яах вэ? Би нөгөө судалгаа авчирсан бас судалгаанууд энд аваад ирсэн байгаа л да. Хийгдсэн судалгааныхаа ажлыг энэ манай бүх нээлттэй ер нь бол байгаа. Тэгээд партнерын гişүү харуул гэж хэлсэн. Тэгээд харуулъя. Тэгээд гол бидний хийсэн санаачлага нь юу байсан бэ гэхээр ерөөсөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэнд гэдэг чинь өөрөө нэг салбар шинжилгээ ухаар юм аа. Салбар шинжилгээ ухаан чинь өөрийн гэсэн зорилттой. Гол зорилт нь бол иргэдэд эрүүл байлгах, урт наслуулах, тэгээд санхүүгийн дарамтгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэсэн эцсийн зорилго нэрэл байдаг. Энэ эцсийн зорилго хүрэхийн тулд заавал завсрын зорилго яригддаг. Завсрын зорилго нь юу вэ гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тэгш хариуцлагатай аюулгүй ийм байдлаар заавал тэрэн дээр заавал нэг үг орж ирэх нь үр ашигтай байхгүй. Бид нар нөгөө эдийн засаг талаас нь үр ашиг талаас нь ерөөсө харахгүй байдаг учраас сангийн тэнцэл дандаа хасруу ороод идэг энэ асуудлууд мөнгө нэмэгдсэн ч гэсэн та сайн хэллээ шүү дээ. Мөнгө нэмэгдсэн ч гэсэн юм дутагдaltaй асуудлууд гараад идэг нэгдүгürt. За хоёрдугаарт гэвэл саяын тэр экосистем чинь өөрөө бүрэлдэхүүн хэсэгтэй байхгүй. 6 бүрэлдэхүүн хэсэгтэй. Манай эрүүл мэндийн салбарын бол мэдж байгаа тий. Хүний нөөц байна, захиргаа байна, удирдлага зохион байгуулалт менежмент чинь байна тий. Эмийн хэрэгсэл байна, мэдээлэл технологи байна. Тэрний нэг чинь өөрөө яг манай эмнэлгийн тусламж үйлчилгээ. Манай юу болохгүй байгаад байсан бэ гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх загвар. За health service delivery моделд ерөөсө тодорхойлж наривчилж өгч specification гэж бүр тодорхойлт байдаг. Тэрийг гаргаж нөгөө санхүүжилттайгаа уялдуулж бусад бүрэлдэхүүн хэсэгтэй хамт
засаж сайжруулж яваагүй учраас одоо өөрийн бодлогоор өөрийн үнэмшлэлээр тусдаа өөрчлөлтүүд хийж явсаар хагаад яг саяын нөгөө тийм зах замбраагүй байдлууд үүсэх, нөгөө эцсийн зорилготой хүрэхгүй байх. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг одоо эрүүл мэндийн яамнаас жишээл бодлогоо тодорхойлоод хянах тэр үүргийг маш сайн одоо тавих хэрэгтэй мэл л да. Жишээлбэл тэр хариуцлага дээр те, жишээлбэл нөгөө чанартай байдал дээр, жишээлбэл нөгөө тэгш байдал дээр одоо жил болгонч бай те, яг тодорхой одоо хяналтын механизмыг бүрдүүлээд тоон болон бичгийн үзүүлэлтээр аль алилаар нь одоо KPI-гаар шалгаж явах те. Тэгснээрээ эрүүл мэндийн байгууллагуудыг шахаж асуудлыг сайжруулах энэ асуудлуудаа яг явуулж ээж эн чинь одоо бүгднээрээ зураглалаараа сайжрах энэ бүтцэн бий болж байгаа хэрэг. Ер нь энэ бас нэг энэ хуулийн зорилтод заавал оруулж байгаа нэг юм бол бид нар одоо ерөөсө хэрэгцээнд нь нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэнэ гэж. Юу хэлээд байна гэхээр бодит хэрэгцээ бол ерөөсө Монгол хүний хувьд ч За Батнаа эмнэлэгчнээ тодруулъя. Тэгэхээр яг зөвлөлтөө. Тэгэхээр би таны хэрэгээр тэр нөгөө судалгаагаа харуул гэдэг нь яг нэг иймэрхүү суур асуудлаа шийдсэн ялангуяа тэр загвар моделийн тодорхойлсон зүйл ер нь маш сайн судалгаан дээр хийгдэх хэрэгтэй байхгүй. Тэр яг миний хувь шинийн хувьд бол бидний бас баталж байгаа хуулиуд судалгаа илүү сайн байгаасаа л гэж боддог байхгүй. Судалгаагүй хийгдсэн юм дандаа асуудал дагуулдаг. Дахиад тэрийг нэмж өөрчлөх, нэмж шинжлэх шаардлагууд гардаг. Тэгэхээр иймэрхүү суур томоохон шинжилгээний хуулиуд бол томоохон судалгаан дээр үндэслэгдсэн байх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар бас эрүүл мэндийн яамнаас сумар. Энэ буцаад эрүүл мэндийн яам буцаад гүйцэтгэх тэр байгууллагын одоо бодлого хариуцж байгаа хүмүүс та бүхэн энэ модель, энэ хуулийн одоо шинжилсэн хариултаа хэр барц санал нэгдэж байгаа. Одоо та бүхний бас суурь судалгаатаа одоо үйлчилгээ үзүүлж байгаа энэ төр санал нэгдэж байгаа юу гэж бас давхар асууя гэж бодож байна. За гамаг шүү хариулаад нэмэлтээр эрүүл мэндийн яамнаас хариултаа үлдэж байгаа. Тий, яг зөв те судалгаа ер нь энэ хуулийн дээр намайг одоо хэрэгжүүлээд эхлэх юм бол манад үүсэж байгаа асуудлуудыг бүтэн шийдэх бүрэн боломжтой гэдээ би цаг хугацаатай нь бүр хэлдэг. Тэгээ яагаад та энд амар ихтэлтэй байдаг вэ гэхээр бүгдийг би судалгаан дээр үндэслсэн үр дүн учраас энэ бол хэрэгжүүлсэн тохиолдолд үр дүнгээ заавал өгнө. Энд бол бид нэр ихтэлтэй байх боломжтой. Тэгээд энэ зөвхөн Монгол улстай гэтлэхгүй ер нь бусад бүх улс орны хувьд энэ одоо эрүүл мэндийн одоо хүргэх хүн төвтэй нэгдмэл туслаж үйлчлэгээр рүү яг явцсан байхгүй. Манайх одоо сүүлийн муших гээд байгаа хэдийгээр бид нар энэ дэд бүтцэнд байгаа боловч тэрэн дээр хид хідэн одоо судалгааны асуудлуудыг энд тавьж ярихад жишээлбэл бид нар сая ярьсантай нөө health needs assessment буюу эрүүл мэндийн бодит хэрэгцээнд нь суурилсан. Юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо нийслэл хоттой дүүрэг тус бүртэй орон нутагтай аймаг бүс тус бүртэй онцлогтой байхгүй. Насны хувьд эрэгтэй эмэгтэйгийн хувьд малчид ихтэй юу, уул уурхай ихтэй юу, тариалан илүү За эрүүл мэндийн яамнаас нэмэлтээр хариул. Хэдэн номер вэ? 4 номер юм ба. За Батнаар эмнэлэг гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам эмнэлгийн тусламж үйлчлэгээ эм тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Наран Пүрэв. За эрүүл мэндийн яамны зүгээс гамаг гишүүний өргөн барьсан хуультай танилцал саналыг бас хургуулсан байгаа. За үүн дээр үндсэндээ манай эмнэлгийн тусламж үйлчлэгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ гэсэн хоёр үндсэн одоо тусламжаар эрүүл мэндийн салбар маань тусламж үйлчлэгээг үүргэдэг. Тэгэхээр хамгийн чухал хэсэг болох эмнэлгийн тусламж үйлчлэгээний хэсэг яг өнөөдрийн байдлаар бид одоо Симашко гээд олон жилийн баригдмал хэв маягтай байсан хэв маягийг маань өөрөө буюу модель маань өөрөө хуучирсан модель. Энэ хуучирсан модель маань өнөөдрийн хүүжилтэйгээ тогтолцоотой нэгдүгürt бол одоо харилцан уялдаа муутай учраас асуудал нэгдүгürt үүсэж байгаа. Нөгөө талаас одоо байгаа бидний тусламж үйлчилгээнд дээр чанарын тогтолцоо, нөгөө талаас эрсдлийн тогтолцоо. За тэгээд одоо хаалга барих тогтолцоо гэх мэтлэн олон шин одоо модель загварууд дээр ялангуяа шин нэр томьёо оруулах шаардлага бол яалтчгүй үүсэж. За дараагийн нэмэлтээр хариулах юм байна уу? За алга байна. За Батнаар эмнэлэгч нь тодуулж асуух уу? За 4 номер нэмэлтээр хариулж.
За тийм учраас бид энэхүү хуулийг бол нэгдүгээр дэмжиж байгаа. Дэмжихээс гадна энэ хуулийн дээр гарч байгаа эдгээр ялангуяа шатлалын тогтолцоо, хаалга барих тогтолцоон дээр үндэслэн одоо үйл ажиллагаа хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр маань одоо зарим хуулийн одоо мэдээлэл нэлээд олон мэдээллүүдээр санал өгч одоо хамтран ажилласан байгаа. Тийм учраас энэхүү хуулийг улуулаар дэмжиж байгаа. За, тогтмолын мөнгө сайхан гишүүн асуулт асууя.